Ой, нойрстой амар урч. За сайн байцгаана уу бүгдээр миний өдрийн мэндийг хүргье. Сүүлийн бичлэг орсноос хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байна. Би тэгээл 7 хоног болгон бичлэг хийндэ гэж бодож явсараа л ерөөсөө амжихгүй байсараагаа тэгээ өнөөдөр хас өдөр амарч байгаа байхгүй юу? Тэгээ бичлэг хий гэж бодлоо. Тэгээд комент хийж байгаа, лайк дарж байгаа, subscribe дарж байгаа, инстаграмаар дааж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд инстаграмаар юм асууж байгаа хүмүүстээ би бас чадлаараа боломжоор хариулахыг хичээж байгаа. Тэгээд бас ийм бичлэг хийгээрэй, тийм бичлэг хийгээрэй гэж санаа өгж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. За тэгэхээр одоо миний аус билдинг бол эхлээд 8 сарын 1-нд эхэлсэн шүү дээ. Өнөөдөр чи 9 сарын 10 байхгүй юу? Тэгэхээр ингээд 1 сар 10 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Тэгээ одоо ер нь яаж явагдаж ийн гэдэг энэ талаар мэдээлэл өгвөл хүмүүст бас хэрэгтэй болов гэж бодлоо. Ер нь аус билдинг яаж явдсан бол гэж сонирхож байгаа юм байвал. За манай хичээл 8 сарын 1-нд эхлээд тэгээд 8 сарын 29 хүртэл хичээл орсон сургууль дээр өглөө 8-аас өдрийн 15 цаг хүртэл 1-ээс 5 дахь өдөр хүртэл хичээл орсон. Тэгээд 8 сарын 29-ноос эмнэлэг дээр ажиллаж эхэлсэн. Тэгээд ингээ 3 жилийнхаа төлөвлөгөөг бид нэр бүгдөө ингээд авцсан байгаа цаасаар. Тэгээд тэн дээрээс ингээ харж ахаар одоо 3 сар эхлээд эмнэлэг дээр ажиллах юм байлээ. Тэгчээ дараа нь 12 сарын 10 эднээс эхлээд хичээл маань ороод тэгээ 2 сар хүртэл хичээл ороод тэгээ дахиад 3 сар эмнэлэг дээр ажиллаад дахиад 2 сар хичээл ороод ингээд юу яах юм бэлээ? Сөүлжлэх явах юм бэлээ. Тэгээд аус билдингийн гэрэн дээр болохоор жил 30 хоногийн амралттай гэсэн байсан. Тэгээд энэ жил бидэд 8 сард эхэлсэн болохоор энэ жилийн болохоор 13 хоногийн амралттай байсан. Тэгээд 10 сарын сүүлээр нэг 7 хоног амраад тэгээд Вайнахтнаар буюу 100 сарын баяраар нэг 7 хоног амрахаар илүү таны харахаар нэг тэр хавцаа байсан шүү. Тэгэж амрах юм бэлээ. За эмнэлэг дээр болохоор 3 ээлжтэй ажилдیں۔ байна. Фуйдинст буюу өглөөний ээлж, шпэдинст буюу өдрийн ээлж, тэгээд наахтинст буюу шөнийн ээлж гээд аус билдинг хийж байгаа сурагч хүүхдүүд болохоор зөвхөн фуйдинст, шпэдинст хоёрыг хийж болдог. Тэгээд наахтинст буюу шөнийн ээлжийг аус билдингийн 3 дахь жилдээ 80 цаг буюу 10 хоногийн хугацаанд хийх тийм журам комьюнити тийм юмтай юм байна. Тэгээд яана би юу атсан ба өнөөдөр амарч байгаа болохоор энэ дээрээс батонуудаа шахсан миний нөр жоохон мухаар хичээл sorry нүрэ бодъё гэсэн чинь залах өрөөд байна уу? Бичлэгний төлөө нүрэ будаал дахиад арилгах гэхээр залах өрөөд байна уу? Окей. Уучлаарай. За тэгээд аус билдинг тэгж явдаг гэж хэлсэн тий. Одоо би 2-7 хоног эмнэлэг дээр ажилласан байна. Хамгийн эхний 7 хоног бол би шпэдинст байсан. Шпэдинст 12 цагаас эхлээд оройн 20:30 хүртэл байдаг. Тэгээд өнгөрсөн энэ 7 хоногт болохоор би фуйдинстээсэн. Фуйдинст өглөө 6:30-аас өдрийн 2 цаг 42 минут хүртэл үргэлжилдэг. Өглөө 6:30-аас гээд бас өглөө босгож чардааж байгаа шүү дээ 5 цаг гэвэл 4:50 байв гэл. Өглөө хохтой нөгөө цайгаа ууж гардаг болохоор тэгээд бас нүр амаа бодно гэл байж идэл. Тэгээд 4:55 цаг үед л босох бол үгүйс амжихгүй заяа. Гэтэ яг гоё яга сонирхолтой байгаа. Нэг ингээл өглөөрт яваал, нэг өдөр яваал. Гоё сонирхолтой байгаа. За тэгээд манай одоо миний ажиллаж байгаа тас манай эмнэлэг чинь ер нь бол юу байхгүй юу? Сэтгцэн эрүүл мэндийн эмнэлэг байхгүй юу? Тийм сэтгцэн асуудалтай хүмүүс ирж хэмжлүүлдэг гэсэн үг. Тэгээд миний ажиллаж байгаа одоо яг энэ хэсэг болохоор манай амар олон юутай салбар тасгуудтай миний ятсан байгаа тасаг болохоор ийм өвчнөд хүмүүс одоо байдаг тасаг гэсэн үг. Angst буюу айдас, тэгээд депрессион буюу депресс, bipolar буюу хоёр тул сэтгцэн эмгэг. Гэт нөгөө нэг бол амар хорвогийн хамгийн жаргалтай хүн болоод нэг бол бүр ингээд үйд хургуунэгтэй хүн болчихсон тийм эмгэгтэй хүмүүс. Тэгээд Zwangsstörung буюу одоо энэ чи юмэр юм ингээл нэг юмыг бүр ингээл заавал нэг хэмнэн байлгах гал нэг юм ингээл хүчээсэн байл тэр тэнэлгэж тавихгүй гал нэг юм ингээд дали байл ингэж мөнгөж тавихгүй гал тэгэхгүй л болохгүй гэсэн тийм бодлолтой ингэж бүр амар автагдаад тэгээд тэрнээсээ болоод бүр ингээд депресд ороод унтаж чадахгүй ч юм уу амар депресд орсон тиймэрхүү хүмүүс байдаг.
Өөр ч ямар хүмүүс идэг лээ. Шизофренитэй хүмүүс бас байдаг. Шизофрени гэдэг чинь нөгөө хийм хараад сонсоод байдаг нэг тийм хүмүүс идэв шүү дээ. Ингээл намайг хүн дагаад байна. Эсвэл одоо тэнд ингээд өрөө мөрөө тэнд жоох гохот тэнд тийм байна, юм байна гэдэргээд тэгээд идэг тийм хүмүүс байдаг. За тэгээд бас ингээд заримдаа хаяада эмээ орлох гэж оролцсон тийм хүмүүс ирдэг. Ингээд энэ миний ингээд зүссэн. Тэгээд манай тасаг ийм хоёр хэсэгтэй C тасаг буюу C тасаг D тасаг гэх. C тасаг нь болохоор ингээд нээлттэй, D тасаг нь болохоор хаалттай гэж явдаг. D тасагт нь бол жинхэнэ жоохон галзуу хүмүүс амар тийм агрессив төрөмгийн хүмүүс байдаг заяа. Тэгээд би болохоор одоо нөгөө дөнгөж эхний жилийн аваас бэлдэн дөнгөж эхэлж байгаа болохоор одоохондоо тэр D тасаг руу орж ажиллах бол боломжгүй. Тэгж жагаад 2 тасаар 3 тасаараас эхэлж ажиллаж болох нь байх нь. Зөвхөн C тасагтай ажиллаж байгаа. Тэгээд нөгөө шинээр ирсэн өвчтнүүд PCR-ын тест ирээгүй байх юм бол тэрнийх нь хариу гартал хоолоо өрөөнд иддэг байхгүй юу? Тэгээ хоолын тэр дээд тасгаас очиж авчирдیں۔ Тэгэл би хаяа хоолыг бэлтгэл явж байгаа гот нэг амар ааштай амар тийм солиод юм шиг хичээдэг заяа. Нэг лавтар арчилсан шайза аас юм мас ингээл нэг мөхлээл юм юу. Тэгээ бүдээр надар амар хашгираад тэгээ би амар хямарсуу. Тэгэл уус эхний 7 хоног амар хэцүүсэн би ингээл ёо чадах юм болов гэл би нөгөө хамт ажиллаж байгаа хүмүүсийнхаа надад ингээд зааж мааж өгöd байгаа хүмүүсээ яг бүрэн гүцэд бол ойлгохгүй шүү дээ 100% бүр ингээл хумсартай ортол тэгэл тэрнээсээ олж шанална. Тэгэл энэ хүмүүс одоо намайг энэ тест нэг хилээд сайн мэдхгүй ээжэж энд юу хийж байгаа юм бол доо гэж бодож байгаа л да гэл бас тэрнээсээ олж шанална. Тэгэл өдөрт бүр ингээл сэтгэл санаа ингээл нэг навс доошлол нэг арай гайг болол тэгэл дахиад навс доошлол. Тэгээд байж байгаа техник 7 хоног өнгөрсөн. Тэгээ бас нөгөө шпетинстэй байсан болохоор үдээс хойшоо нөгөө болдог үйл явдлууд нарай жоохон бага болохоор цаг ихтэй тэгээд бодох юм ихтэй жоохон шаналаад байсан байж магадгүй юм шиг байна да гэж би бодсон. Тэгээд энэ 7 хоног болохоор флуидинстэй байсан. Тэгэхээр амар их юм болт юм лээ. Ингээд амар завгүй байд юм лээ. Өглөөний ээлжинд бол тэгээд завгүй байхаар бодох нь ч баг. Тэгэхдээ яг хаяада бас амар шаналсан л даа сэтгэл готролд орсон л даа. Тэгж байгаа яг гайг байсан л дөө тэгэл. За тийм байна. Гэтэ энэ 7 хоног бол арай гайг байсан. Би ч юм бас овоо хөрх юмнуудаа сурцсан. Хүний блуд цугаас ч юу лээ. Цусан дах сахарын хэмжээж бүх өвчтнүүдийнхаа даралтын маралтын хэмжээж коронагийн тест авч маваад тэгээд тэр авсныгаа нөгөө систем дээр бүртгэдэг тэр мөрийг бүртгээд би чинь 7 хоногтаас хөрхөд дэдгэр байсан. Арай гайг ихний 7 хоногоо бодвол тэгээд нөгөө утасанд авч хариулдаг байхгүй юу? Бас утасанд авч хариулж мариулаад бас өнгөрсөн 7 хоногоо дэлхийн 7 хоног арай сайхан өөрхөн амжилттай байсан. Тэгээд ингээд явандаа жоохон 7 хоногор сайжраад явах байлгүй дээ гэж найдаж байна. Манай ангид нэг юм Казахстанаас ирсэн охин байдаг байхгүй юу? Энэ дээрээ 7 жил болж байгаа гэд бүр ингээд акцент нь фа ярьдаг. Бүр ямар ч акцентгүй заяа. Бүр яг герман шиг ярьдаг. Тэгээд миний би одоо тэр охин шиг болохыг зорж байгаа. Тийм охин шиг тэр охин шиг болно гэсэн зорилготой байгаа. Тэгж байгаа ингээл яг герман шиг ярьдаг болчихлоо. Юу ч бодохгүйгээр аа. Тийм болчихлоо байхгүй юу? Тэгээд за тийм байна. Дараагийн 7 хоногт би шпетинстэй. Тэгээд хүмүүс нөгөө мөнгө хадгалах боломж хэр байдаг вэ гэж асуусан байсан. За Ausbildung-ийн одоо миний хийж байгаа Ausbildung чинь Pflegefachmann буюу одоо зөвлөгчийн юу штэ Ausbildung гэхгүй юу. Тэгээ энэний цалин хэрвээ ингээд сонирхоод мэдхийг хүсэх юм бол Google дээр үзээрэй. За Pflegefachfrau oder Pflegefachmann Ausbildungsvergütung эсвэл Ausbildungsgehalt эсвэл Ausbildungslohn гэдээ хайгаад үзэх юм бол ингээд бүгдөө гараад ирнэ. Бүгд яг нэг жиг гэдэг байхгүй юу. Тэгээд эхний жил тийм, хоёр дахь жил тийм, гурав дахь жил тийм гэдэг бүгдөө яг тийм жигд байдаг. Тэгээд хайгаад гараад ирнэ. Тэгээд би амьдрахад гарч байгаа харин зардлын талаар танарт хэлж өгье. Би одоо юм 4 хүний вегэд амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр би одоо энэ байранда бүх юм багтаад зургтын төлбөр, штом, хайцунг, цахилгаан, дулаан энэ тэд нар бүгдөө багтаад 288 евро 12 центиг өгдөг. За тэгээд энэ байр маань тавилгатай байсан байхгүй юу? Энэ ширээ, сандал, ор, матрац, арын 2 шүүгээ гээд
эднэртэй би сардаа 6 евро төлдөг. Тэгтээ намайг энэ тавилгуудыг хэрэглэхгүй байсан ч болон чи өөрийнхөө тавилгыг авчирч болно гэсэн л дээ. Гэтэ би тавилгагүй юм чинь. Тэгээс тавилга авах мөнгөөс юм чинь төрөдөө. Тэгээд би 6 еврогоор сардаа түрээсэлж байгаа. Тэгээд нэмэлтээр 345-аар энэ байран бас угаалга машин, офен 100 хөргөч энтер гэдэг юмнууд таахгүй юу? Тэднийг хэрвээ ингээд нөө эвдэрч мэвдрээд санаанд байж байгаа эвдэлч мэдлч ч юм уу тиймэрхүү юм тохиолдох юм бол тэрний даатгал гэж байдаг байхгүй юу? Хүний утсыг ч юм уу ингээд барьж байгаа л би эвдэлчих юм бол би ингээд энэ даатгалд хамрагдсан байгаагаараа би тэрийг төлөхгүй тэр даатгал маань төлнө гэсэн үг. Тийм даатгалд сардааны 345-ыг төлдөг. За ингээд байрандаа ингээд эднэр ингээд болж байгаа юм. Тэгэхээр ингээд ер нь бол 300 евро орчим 300 евро гэсэн үг. За тэгээд утасны төлбөрт болохоор би сард 10 евро төлдөг. Сард 3 ГБ дататай Герман дотроо үнэгүй ярьдаг ийм дугаараа. Унааны тиктэнд болохоор манай ажлаас үнэгүй юу гэсэн? Унааны тикт гэсэн. Тэгтээ тэр нь хоёр сонголттой байсан. Эхнийх нь одоо манай энэ бүс нутагт байдаг хгүй ФРР гэдэг энэ бүс нутагт явах тэгтэг үнэгүй авч болно. Эсвэл бүр ингээд бүх НРВ гэдэг манай мууж дотор явах тикетийг сардаа нэмэлтээр өөрөөсөө 20 евро төлөө тэгээд авч болно гэсэн. Уг нь тэрнийг бас илүү үнэтэй л гэдэг юм шиг байна. Тэгэхээр би тэр 20 евро төлөөд авахыг сонгосон. Бас Кöln мэлний явах хэрэг болчихвол бас хэрэгтэй шүү дээ. Тийм байна. За тэгээд идэж явах юм бол сард би ганцаараа юм чинь нэг 200 евронд төлсдөө үнэхээр сайхан хангалттай амьдарч байна гэж бодож байна. Өөрөөсөө өсөж мэлсгүйгээр сайхан хангалттай амьдарч байна. За тэгээд өөр зардалчод юу лээ? Өөр ч одоо ингээ гайгүй бах та. За тэгэхээр ингээд байрандаа 300 идэж явах юмдаа 200 тийм унаа юмдаа ингээ 30 гэхээр чинь нэг 500 30 40 50 гэл за ер нь нэг тэгэл хамаарал 500-аас 600 евроны хооронд ингээд амьдарчин гэсэн үг. Тэгээд тэр цалингийн хэмжээг харчих юм бол мөнгө цуглуулах боломжтой байна уугүй юу гэдгээ бас тооцоолоод үзээрэй. За ер нь бол гайгүй аус бэлэнгийн чинь цалин өндөр бол хураах боломжтой байх. Гэтэ нэг ч айхтар бол их биш шүү дээ. Тэгэл ер нь бол чи энд ингээд сайхан л амьдна гэсэн үг ингээ гоё 50 тий. Тийм л байна гэсэн үг. За тэгээд надаас ч өөр хүмүүс асуусан байлоо. Тэг өөрийнхөө талаарт нэг танилцуулаарэ гэд нэг хүн асуусан байсан. За би одоо бол 26 настай одоо 27 өрнө. Монголд 10 жилийн сургуулаа төгсөөгөөд их сургуулаа эхлэн бодогч мэргэжлэр төгссөн. Тэгээд нэг 5 гаруй жил ажиллаж байгаа. Тэгээд энд ирсэн. Надад бол энэ Германд ямар ч таньдаг хүн байхгүй. Тэгээд ирсэн, оперер ирсэн. Тэгээд бас ингэ таньдаг хүн байхгүй. Яаж ирэх юмэрхүүгээд айдтай хүмүүс байгаа бол гайгүй болчдөг шүү гэж бодож гин. Тэг би бас адтайсан гэж өөрийгөө боддог. Гайгүй айлтай таарсан болохоор. Тэгээд таньдаг хүн байхгүй ингээд яана мана гэж сэтгэлээр унж байгаа бол тэ гайгүй болно шүү. Аус бэлдэнгөр шууд ирэхэд ч гэсэн болно. Аупер ч юм болохоор 18-аас 27 насных штэ. Тэнгүүд юу болохоор аус бэлдэгч 18-аас 45 насны хүмүүс бүртгүүлээд яаж болно штэ. Хийж болно. Тэгэхээр тийм байна. Тэгээд аус бэлдэнгүүд бас зуучлалын газраар заавал зуучлуулах хэрэгтэй юу гэвэл зуучлалын газар жоох үнэтэй юм санагдаад байт юм аа. Монгол тэр нөө мед агентлаг гээд 10 сая төгрөгөөр зуучлалдаг гэжсэн. Гэтэ тэр хэлнийхэн сургалт мургалт гээд бүх юм л ордгүй юм шиг байна. Гэтэ 10 сая гээл амар жоох үнэтэй л юм л та. Энд чинь өөрөө жоохон хэлний чинь төвшин сайн бол аус бэлдэнг болчихвол юу нээр амархан штэ. Ямар аус бэлдэнг хиймээр байгаа тэрийг Google дээр чайгаал тэгээд гараад ирнэ штэ. Тэгэхээр юу нь бол хилээ сайн сурчих юм бол тэгэж их мөнгө зардлагадаад ах шаардлага байхгүй л ах гэж бодож байна. Яг өөрөө жоохон стресстийг хүсэхгүй л явах юм бол мөнгөтэй бол тэгээд асуудалгүй л дээ. Тэгээд би энэ бас нэг ямар агентлаг үлээ. Нэг бас нэг зуучилдаг газар байсан юм аа Австрид байдаг гэд. Тэднийхээс би нэг асуужсэн хэдээр зуучилдаг вэ гэсэн чинь 550 евро гэж илүү 650 евро гэж илүү нэг тэр хоёр айлын нэсэн. Тэгээд бас надад тэр тэгээд би өөрөө Lebenslauf аншрайбна бүгдийг өөрөө бичиж өгсдөөсөн. Тэгээд би тэднийг бичээд өгчих юм хамгийн гол нь би тэднэр чи яагаад байгаа шүү дээ. Чи өгчих юм бол тэр хүмүүс яг юу их юм бэ? Тэг яагаад ийм хүмүүс авч байгаа юм бэ гэж би бодсон байхгүй юу? Яг уу ийм яг бат ийм аус бэлдэнгийн газартай л байгаа цаад хүмүүс нэг юм холбоотой ажилдаг.
Тэр нь ингээд аягүй гоё даваа тал болохоор тийм бидэг гэж магадгүй. За тийм байна. Тэгээд өөрч байлаа. Тийм тэгээ би чинь энэ дэрхтээ Герман хэлний Б1 төвшөнтэй ирсэн шүү. Тэгээд авч ирэх хэрэгтэй юмнууд юу байна гэж хүмүүс асуусан байлээ. Тэгээ би Facebook дээрээс уншиж байсан нэг хүн асуусан байсан. Тэгсэн чинь доор нэг хүн ингэж хэлсэн. Z зургнуудаа яг энэ тийм хэмжээгээр угаалгаад аваад ирлэх зүгээр гэд. Тийм тэр бас амар үнэ. Энд чинь амар үнэтэй гэдэг байхгүй 15 евро гэд. Тэгээд тэн дээр чи ингээ янзлж манзлахгүй заяа монголчин ингээл гоё фотошоптол нүрийн чинь цагаан болгоод батгаж арилгаал үсээ чинь үрийг ингээл арилгаал мөрч унжгаар явал мөрийн чинь ингэж гоо тэгшилж мэгшлээл тэгдэж штий. Энд ерөөс тийм байхгүй зү нэг аим шиг авчаад тэгээ уугаад өгчин за амар гачаа. Тэгээд үнэтэй тэгснэ. Тэгээ файлаар авах юм бол бас мөнгө нэмэгдэнэ гэсэн үг. Монголчин файлаар авал гайгүй штий. Тэгээ файл майлаар бас тэгээд аваад ирвэл дараа нь Lebenslauf мафта тэрийг оруулахад чинь хэрэгтэй шүү гэж бодож байна. Тэгээд төрсний гэрчлэгээ 10 жилийн гэрчлэгээ их сургууль төгсөн бол их сургуулийн дипломыг бүгдийн сайхан бас аваад ирвэл зүгээр ах. Тэгээ бас скандсан файлаараа байвал зүгээр ах гэж бодож байна. Тэгээд хэрвээ цөөвөн эсвэл бууз хийж идэх дуртай хүн байвал хуушурч юм уу? Монголоос нэг хөөрхөн гоё илтрүүдтэй нэг юм гоё нарийнхан нэг гоё гуурлалт нэг гоё идэг. Тим илтүр аваад ирвэл бас зүгээр шүү. Тэгвэл манай илтүр гэж заяа баг энэ шиг амар том юмсны сав шиг баг юм илтэж болохгүй ингээд гурил нь ингээд зузанараа л байгаа тань. Түүхтэй мэлээ тийм би тийм Монголоос нэг илдвэр захиад гэж бодож байгаа. За тийм байна. Тэгээд өөр бас хүн юу асуусан байлаа. Хүмүүс өөр юу асуусан байлаа. Тэгээ би дараагийн бичлэгээрээ Lebenslauf anschreiben хоёрыг өөрийнхөө бичсэн тэр хоёрыг загвараар оруулаад тэгээд ер нь яаж бичдгийг ингээд тэрийг бас оруулъя гэж бодож байна. Хүмүүс хэрэгтэй гэж магадгүй бичгээд. Тэгээд нэг хүн бас асуусан байсан. Нөгөө нийтийн тээврийн аппликейшнуудын талаар бичлэг оруулаарэ гэсэн. За би тэрийг бас бодож байгаа. Тэгжээд оруулнаа гэж бодож байна. За тэгээд асуух юм байх юм бол асуугаарай. Би заваараа сайхан хариулчихнө. Би бан дотор явж байхдаа л харж байгаа тийг хариулчихдээ. Орой ажиллаад харталт явж байхдаа ч юм уу, өглөө ажилдаа явж байхдаа ч юм уу. Тийм байна. Тэгээд өөр бас юу л хийж бодож илөө. Юу ингэж амар мартсан байхгүй юу? Тийм энэ бичлэгийг би нэг айхтар янзалж оруулж чадахгүй. Бичлэгийн янзлахаар амар цаг орд юм байна за. Тэгээд нэг айхтар их янзлахгүйгээр өөртөө нэг жоохон төв бодохгүйгээр янзлаад оруулах гэж бодож байна. Бид энэ бичлэгийг хийх гэж ингээ баг 3 удаа бичсэн заяа. Тэгээд би одоо энэ бичлэгний нүүрэн дээр би ажиллагаа хувцастай байгаа зураг байгаа. Одоо болохоор би ингээ өөр хувцастай сууж байгаа. Тэр битгий гайхаарэ гэх шиг. Би энэ бичлэгийг одоо ингээ 3 дахь заяа. Би өмнөх өдөр 1-2 удаа бичсэн. Нэгийг санааныг устгацсан заяа. Нэгэн дээр нь бичсэн ч утсан зэрэг дуусаа унтарсан заяа юу. Тэгэл би за бурхан ингээ намайг бойл гэж аамаа гэж бодвол тэгэл болсон л доо. За тийм байна. Тэгээд өвлийн хувцас авчрах шаардлага мардлах бас юу байхгүй хүмүүсийн өвлний хүүтэн болохгүй заяа. Цас нэг л удаа орсон намайг ирснээс хойш. Би энэ үйл бол полтотой үйлцэн, хавар наврын хотолтой үйлцэн. Тэгээд ер нь ингээ бороо ороод амар бүрхүү байдаг за. Одоо ч гэсэн энд амар бороо орж байна. Одоо ер нь л жоохон борооны үйлрэл эхэлж байгаа байх. Би одоо энэ бороог удахгүй танад харуулнаа. Тэгээд үйл бол нэг тийм амар монгол шиг үт юм биш. Үсрээл нэг хасах 2 градус сөрүүл гэх юм. Тэгээд ингээд амар бүрхэг бороо ороод нэг тийм нойтон хүйтэн байдаг за. Тэгэхээр нэг тийм өвлийн хувцас авчираад ачаа нэмээд авах шаардлага байхгүй шүү хүмүүсээ. За тэгэхээр ингээд миний бичлэгийг үзсэнд баярлаа. Тэгээд үзээд таалагдсан бол лайк дараарай. Тэр улаан дээр subscribe дараарай. Тэгээд Instagram-аар асуух юм байвал асуугаарай. Би энд ингээ Instagram-аар биччихье. Instagram-аар дахыг хүсвэл дагаарай. Тэгээд асуух юм байвал асуугаарай. Тэгээд манай дүү үзэж байгаа гэсэн Анита хэзээ бичлэг оруулах гэж асуусан. Тэгээд ани энд сайн уу? Тэгээд манай бимбахаас үзэж байгаа гэсэн бас сайн уу? Окей. За одоо би танд тийм бороо харуулъя заяа. Аим шигтэй бороо орж байна. За дараагийн бичлэг хүртэл баярлалаа.